Энэ удаагийнхаа бичлэгээр 2026 онд үзэгчдийн хүртэл болсон учир битүүлэг гэмтэрэг төрлийн The Rip киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Кино үзэгчнийг илүү чанартай, илүү зөв сонголтоор баяжуулна. Месси. BBQ Chicken зөвгийн балтай жихэрлэг гэсэн 3 төрлийн амттай Месси будааны жигнэмэг. Кино үзэж байхдаа идэхэд тохиромжтой энэхүү снэк нь театрын орчинд байгаа мэдрэмжийг бүрдүүлж таны амралтын мөчийг илүү таатай болгоно. Месси будааны жигнэмэг нь 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар бэлтгэгдсэн премиум ангиллын эрүүл снэк юм а. Төмсний чипснээс өөр хөнгөн бөгөөд тэнцвэртэй амттай, шаржигнсан өвөрмөц бүтцэн кино үзэх үед тухтай цэвэр мэдрэмжийг танд төрүүлнэ. Тэр тусмаа кино товчлол үзэхдээ Мессиг заавал бэлдээрэй. Учир нь жигнэмэг дуусахтал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдрэмж. Майами хотод мансруулах бодистой тэмцэх тусгай ажиллагааны багийн ахлагч Жаки стресстэйж сандарсан мэдээлэгчээ тайвшруулж байлаа. Мэдээлэгч нь хэн нэгэн түүний гэрээг ажиглаж байгаа гэдэгт итгэсэн байв. Тэгээд Жаки машинаасаа буугаад алхаж явахдаа гинэт мөрөндөө буудуулж шархатлаа. Гэмтэл авсан ч Жаки хариу буудаж удалгүй түүн рүү хоёр зэвсэгт итгээд дөхөхөд Жаки хэн нэгэн рүү мессеж өчиж амжина. Хэсэг хугацааны дараа хар масктай түүнийг нэг мөсөн гүйцээх нь тэр. Жаки амиа алдсны дараа түүний багийнхан болох мөрдөгч Ньюма, Майк, Лоло мөн ахлагч Жидэй гээд бүгдийг нь холбооны мөрдөгт товчоо шалгаж эхлэв. Энэ зур хар тамхитай тэмцэх хилцээний дараа ахлагч Дэйнийг дуудаж Жаки алдагдсан болохоор түүнд ахлах албан тушаал олгож итгэл хүлээлгэж байгаагаа хэлнэ. Мөн дарга нь нэмээд Жакигийн байдлаар өгснээс болж мансруулах бодистой тэмцэх тусгай ажиллагааны баг бараг л татан буугдахад хүрээд байна гэж хэлэх ба. Тэдний ярианаас Жаки бохир мөнгөнд хутгалтсан цагдаа нараас болж өгсөн байж магадгүй талаар мэдэх болно. Харин нөгөө өрөөнд холбооны мөрдөх товчооны мөрдөгчд Ньюма, Майк, Лоло мөн ахлагч Жидэгээс элдвийн асуултыг асууж сүүлдээ бүр гүнзгийрч Жидэгийн хувьд Жакитай дотн харилцаатай байсныг хүртэл асуув. Жидэгийн төрсөн дүү нь өөрийг нь байцааж буй холбооны мөрдөх товчооны ажилтан Дэйл юм. Хэдий ганцаарчилсан байцаалт ярилцлах ч гэлээ багийнхан бүгд л Жаки тайртай байсан. Игчийн хуваар эсвэл найзын хуваар бүр амрагийн хуваар гэдг нь тодорхой болно. Жидэ Жаки хоёр маш дотн харилцаатай байсан учраас холбооны мөрдөх товчооны ажилтан дүү Дээлийнхээ даапалсан асуултанд Жидэ уурлаж бачинцсан тэрээр шууд л Дээл дүүрүүгээ дайрч хана мөргүүлсээр. Улмар Дэйн гарч Жидэйг салгаад ариун цэврийн өрөөнд түүнтэй ярилцсан. Жидэй холбооны мөрдөх товчоо яасан ч Жакигийн үхлийн шалтгааныг олж чадахгүй гэж хэлэхэд Дэйн хэрвээ Жаки бохир цагдаа байсан бол эсвэл бидний нэг картелтай хамтарч түүнийг хөнөөсөн бол яах вэ гэсэн өөрийн санаагаа илэрхийлв. Тэдний нэг нь бохир цагдаа байх магадлал маш өндөр байгаа ажээ. Энэ бүхний дараа баг хэсэг амарч шар ариг уун Жидэй дүүгээ хэрхэн болгож тавьсныг ярилцсан инээлдэн. Удалгүйтэд худалдагдсан цагдаа нар болон буруу гарын мөнгийг нууж хадгалдаг байшингуудын талаарх сонссон зүйлүүдэд ярилцав. Ажлаа хийх ёстой жихэнх цагдаа нар их хэмжээний бохир мөнгийг хараад шууд л өөртөө авахыг хүсдэг. Эсвэл мөнгөний эзэн картелууд тэр цагдааг худалдаж авдаг талаар ярилцсан. Энэ үед Дэйнд дугаараа нуцалсан мэдээлэгчээс зуруус ирсэн байх бөгөөд бохир мөнгө хадгалж байгаа байшингийн хаягийг илгээсэн байснаар Дэйн бодолд автана. Хэсэг хугацааны дараа гадаа суух багийнхан дээр хар тамхитай тэмцэх албаны Никс гэх эр ирж яриа өрнүүлнэ. Тэд бүгд нэг салбарт ажилладаг найзууд шахах хүмүүс ч өөр дасгийнхан. Тэдний бодлоор худалдагдаж магадгүй ганц тасаг бол холбооны мөрдөх товчооныхан гэж үзнэ. Дэйн гарч ирээд Никстэй мэдлээд амарч суугаа багийнхандаа яг одоо ажиллагаанд явцгаана гэж хэлэхэд багийнхан бэлтгэлээ базаав. Ньюма Дэйний араас ирээд хэр их хэмжээний мөнгө юм гэж асуухад Дэйн $250,000 гэж хариулна. Майк ч мөн адил Дэйн дээр ирээд хэр их хэмжээний мөнгө юм гэж асуухад Дэйн $150,000 гэж өөр хариулт өглөө. Харин Лолоод $75,000, Жидэйд $300,000 гэж хэлнэ. Тэд мөнгө үнэрлдэг Вилбур нэртэй нохоогоо аваад заасан хаяг руу удалгүй очив. Нэг жих зөвшөөрлгүй шууд орж болохгүй болохоор Дэйн худлаа түүх зохиохоор шийднэ. Дэйн нэгэн айлын хаалгыг догшоход дэсгийх залуухан эмэгтэй хаалга тайлав. Дэйн мөнгө биш хар тамхи хайж байгаа нэрийдлэр гертэн нэвтэрч Вилбур нохойг суллахад нохой байшин дотор шиншилж гүгээд дээврийн өрөөний шаттай хаалга руу хуцлаа. Дээр юу байгааг асуухад Дэси хизээч дээшээ гарч үзээгүй.
бас гэрт нь хар тамхи байхгүй гэж хариулахад Дэйн түүний үгэнд итгэж байгаагаа хэлээд нохой зөвхөн мөнгө л үнэрлдэг гэдгийг хэлнэ. Үнийг сонссон Дэсигийн царай шууд л хувьс хийх нь тэр. Шатыг буулгаж Дэйн JD хоёр дээшээ гараад дээврийн өрөө яагаад тийм цэвэрхэн бас засвартай байгааг гайхана. Дэси хизээч дээшээ гарч байгаагүй гэж давтаж хэлээд энэ байшин эмээгийнх нь гэдгийг нэмж хэлв. JD ханнаас захилгааны утас унжсан байгааг анзаарч утсыг татхад ханд жижигхэн хаалтаа нээгдэх ба тэд шагаагаа таруул хэд хэдэн хуунцар хувийн өрөөстэй байлаа. Тэд доошо бууж Дэсиг байцааж эхлэх бөгөөд түүнийг одоо бохир мөнгө хадгалж байгаа сэжигтэн гэж хэлэхэд Дэси энэ байшин ягч түүний нэр дээр байдаггүйг тайлбарлана. Ямар ч тач тэд Дэсиг сандалд гавлаад дээшээ гарах ба Дэйн нэг хувин онгойлгож үцхэд түүнд ирсэн мэдээлэлээс нь ч их мөнгө гарч ирдэг ба Дэйн хувин доторх бэлэн мөнгийг тооцож үзээд дараа нь хувинг тоолоод ойролцоогоор $20 сая байна гэж барагцаална. Жин шуудлаа JD-гээс бусдыг доошо буухыг тушааж багийнхныгаа болон Дэсигийн утсыг хурааж авахар шийдэв. Ньюма багийнхандаа итгэхгүй байгаа мó гэж гомдлоход Дэйн мөнгө хүнийг солиоруулдаг юм гэж хариулна. Дэйний энэ асуудалд хандаж байгаа нь бас өмнөхөөс хачин аашилж байгаа нь JD тогтхонч таалагдсангүй. Дэйн хуулийн дагуу мөнгийг газар дээр нь тоолоод дараа нь зөөврлөх ёстой гэж хэлэхэд JD яралтай мөнгийг зөөврлөж эндээс холдох ёстой гэж үзнэ. JD ядаж дараагад мэддэхгүй мүү гэж асуухад Дэйн хинт ч итгэхгүй байгаагаа хэлж тэд хоорондоо хэсэг маргалдав. Удалгүй байшингийн гадаа эргүүлийн цагдаа нараа дохио хангинуулсаар ирэв. Дэйн JD хоёр гарч тэдэнтэй уулзах бөгөөд хоёроор дасгийнхын хоорондоо огтхонч таатай харилцаа үүсгэсэнгүй. Дэйн эргүүлийн цагдаа нар оролцох хэрэг биш гэж хэлж явуулаад энэ цагдаа нар энэ мөнгөтэй холбоотой байж магадгүй гэж сэжиглэнэ. Тэд өөрсдийгөө ямар нөхцөлд байгаагаа сайн ойлгож байсан ба энэ их хэмжээний мөнгө хэн нэгнийх л байж таарна. Мэдээж тэр хүн огтхонч зүгээр өгөөд явуулахгүй гэдгийг мэдж байлаа. Улмаар Дэйн JD хоёр буу зэвсэг хантаазаа бэлдэж бэлэн байдалд орно. Энэ үед бусд нь хувинтай мөнгийг гараж руу буулгаж байв. Майк ч бас Дэйний яаж авирилж байгаадаа сэтгэл дундуур байгаагаа хэлэхэд Ньюма тэр одоо өөрсдийнх нь ахлах болохоор түүний үгийг дагах ёстой гэж сануулна. Удалгүй гаднаас Дэйн орж ирээд Майкийг гадаа харуулт гар гэж хэлээд Ньюма Лоло хоёрт мөнгийг тоолох тушаал өгөв. Ингэх үедээ Дэйн энийг тоолох биш хулгайлсан бол илүү амар байх байлаа гэж хэлээд инээхэд JD түүнийг эвгүй харцаар ширтэнэ. Бүгд утсаа хураалгасан ч Майкт илүү утас байх ба тэр хэн нэгэн рүү маш их мөнгө байна. Бохир байж магадгүй хэмээн зурвас илгээв. Удалгүй байшинд дуудлага ирж JD очиж харилцуурыг авахад $150,000 аваад 30 минутын дотор байшингаас гарахгүй бол байшинд байгаа бүх хүмүүс үхэх болно гэж сүрдүүллээ. JD шууд л Дэйнтэй тусдаа уулзаж утсаар залгасан хүн $150,000 гэж хэлсэн. Яагаад анханасаа $150,000 гэж хэлэхгүй $300,000 гэж өөрт нь худлаа хэлсэн юм хэмээн уурлаж үргэлжлүүлээд түүнийг энд ирсэн цагаас хойш хачин аашилж байгааг нь сануулж гэмт хэргийг таслан зогсоох мэдээллийн баримтыг хармаар байна гэхэд Дэйн өөрт нь байхгүй гэж хариулна. Улмаар JD дарга руу залга, үгүй бол би залгана гэдгийг хэллээ. JD Никс руу залгаж өөрийгөө Дэйний уруулт болон маш их мөнгөний дунд гацчихлаа хэмээн нөхцөл байдлаа тайлбарлана. Никс Дэйн Жакийг алаад энэ мөнгийг өөртөө авахыг хүссэн байх гэж хэлэхэд JD үүнд итгэхийг хүссэнгүй. Никс үргэлжлүүлээд түүний хүүн нас барсан, гэрлэлт нь нурсан, түүнд алдах зүйл байхгүй гэж хэлнэ. JD холбооны мөрдөх товчооны дүүтэйгээ ярина, нэмэлтгүйч хэрэгтэй байна гэж хэлэхэд Никс тэгэх шаардлагагүй 10 минутын дараа зурус бичиж болгоомжтой байгаарай гэж анхааруулв. Дэйн Ньюма Лоло хоёр дээр ирээд гуруулаа энэ мөнгнөөс авцгаая гэж хэлхийг Дэси сонсон. Гадаа харуулт гарч байсан Майк дээр JD ирэхэд Майк энэ хотхонд тэднээс өөр ямар ч хүн байхгүйг байшин бүр эзэнгүй гудамж тэр чигтээ хөнгүү байгааг хэлв. Тэгэд Майк картелүүд хотхонг тэр чигт нь худалдаж авч байгаа гэх яриаг сонсож байсан уу хэмээн асуулаа. Дараа нь Майк эсрэг талын байшингийн сарвчны гэрэл анивчаад байгааг хэлэхэд JD үүнийг Морзийн код байна гэж мэдв. Майк юу гэж байна гэж асуухад JD гахайнууд гэж хариулна. JD Майкт Дэйнд мэдэгдэж хэлээд өөрөө гэрэл анивчиж буй байшинг шалгахаар явлаа. Буцах замдаа Майк дараагаасаа баг нь бүрдэж байгаа удахгүй хөдлөнө гэх зурвасыг авна.
Яха өгөөд орч алцгал та. Месси шин мэдрэмж. Байшин дотор дээнч мөн адил дарагтайгаа холбогдож бохир мөнгө хадгалж байгаа байшингийн байршил болон нийт мөнгөний хэмжээ ойролцоогоор $150,000 гэж мэдээлв. Мөн тусгай хүчин хэрэггүй өөрсдөө мөнгийг газар дээр нь тоолоод зохицуулаад явах болно гэж даргадаа хэлхийг DC сонсон. Энэ үед DC байшинд орж ирсэн Майк тандаж Дэйн болон нөгөө хоёр эмэгтэй нийлж мөнгийг хулгайлахаараа төлөвлөж байгааг санамсаргүй сонссноо хэлв. Мөн Дэйн даргадаа худлаа мэдээлэл өгч мөнгө өртөө $150,000 гэж хэлснийг нь онцлоод энэ байшинд итгэж болох хүн нь Майкл юм шиг байна гэдгийг хэллээ. Энэ үед Дэйн гараашаас орж ирэхэд Майк түүнд JD гудамжны цаадах байшинг шалгахаар явсан. Тэнд хинэгэн сарвчны гэрлэлээр морд дохио илгээж байсан гэв. Ингээд Дэйн Майк хоёр хамтдаа очиж шалгахаар явлаа. Тэдний гараа дудаагүй байхад байшингийн утас дахин дуугарна. Ньюма утсыг авахад 10 минутын дотор байшингаас гарахгүй бол та нар бүгд өвхнө гэж сүрдүүллээ. Майк Дэйн хоёр гудамжаар алхаж байхдаа Майк JD орсон байшинг заахад Дэйн гинт Майкаас чи уруугчин биш вэз гэж асуухад Майк инээгээд л өнгөрнө. Дэйн түүнд байшин руугаа буцаж мөнгө тоолоход нь тусал гэж даатгаад өөрөө JD-гийн араас яв. Майк замдаа нууц утсаараа тэд нөөцийг хураах гэж байна. Бид одоо хөдлөх ёстой гэж мэдэгдэнэ. Энэ хооронд JD Nix-с гэмт хэргийг таслан зогсоох дуудлагын бүртгэл байхгүй гэсэн зурвас хүлээж авах ба удалгүй түүний араас хэн нэгэн бууга тулгав. Үүний зэрэгцээ DC Майкаас өөрийнх нь гавыг тайлаад өгөөч гэж гуйхад Майк түүнд юу ч тохиолдохгүй аль хэдийн тусламж дуудсан хүмүүс ирж байгаа гэж тайвшруулна. Майк гараж руу орж бүсгүүчүүдээс мөнгө тоолоход нь тусламж хэрэгтэй эсхийг асуухад тэд хэрэггүй гэж хариулав. Удалгүй Дэйн гараж руу орж ирнэ. Ньюма түүнд 5 минутын өмнө утсаар ирсэн сүрдүүлгийн талаар хэлж тэдэнд 10 минут өгсөн гэдгийг хэллээ. Майк JD хаана байгааг асуухад Дэйн ирэх замдаа салчихсан гэж хариулна. Энэ үед гэрэл унтарч гинт гаднаас буугаар шүрчлээ. Багийнхан харилцан буудалцаж улмаар лолоо хөлөндөө буудуулна. Дэйн Ньюмад лолоотой хамт үлдгэж хэлээд Майктай хамт гадагшаа гарч халдагч нартай буудалцлаа. Дотор Ньюма лологийн шархыг нь боож DC-гийн гавыг нь тайлж өгнө. Харин гадаа Майк Дэйн хоёр буутай этгээдүүдийг хөөн буудалцсаар эцэст нь халдагчид машинтай зогтааж амжив. Майк Дэйн хоёр үргэлжлүүлэн шалгаж байхад гинэт буутай этгээд гарч ирэх ба араас нь JD гарч ирээд тэднийг зогсоож буутай этгээдийг Морзе кодыг анивчулж байсан картелийн гишүүн гэж хэлээд харин сая дайрсан этгээдүүд бол картелтай хамааралгүй өөр хүмүүс байсан гэдгийг тайлбарлана. Өнөөх хэрэгтэй картелийн толгойлогч руугаа залгаад утсаа Дэйнд өгөв. Дэйн дэрэгдэн зогсож байсан Майкд хандаж зайнаас харуул хийхийг тушаана. Утасны цаанаас картелийн толгойлогч өнөө шөнийн болсон дайралтанд тэд огтхонч хамааралгүй гэдгээ хэлээд тэдэнд мөнгө нээх хамаагүй. Ягд гэвэл цагдаа нас барсан энэ үед ямар ч асуудалд орооцолтмооргүй байгаагаа илэрхийллээ. JD шуудхан л Жакигийн үхэлд тэдний картел холбоотой эсхийг асуухад Майк тэднийг анхааралтай ажиглаж зогсоно. Утсаар ярьж дуусахад Майк юу болсон талаар асуухад Дэйн картел мөнгнөөс авахгүй гэснийг мөн өнөөдрийн халдлагад огтхонч хамааралгүй гэдгээ илэрхийлсэнийг хэлв. Улмар тэд гараж руугаа буцлаа. Дэйн дотгошоо орж Ньюма лолоо хоёрт картел юу гэж хэлснийг бас мэдэгдэнэ. Ньюма картел биш юм бол өөр хэн мөнгийг хүсч байж болох вэ гэд Дэйнийг дарга руу ярьсан тийм ээ хэмээн асуух ба үнийг сонссон JD хизээ ярьсныг асуухад Дэйн түрүүнд мөнгийг тоолж дуусгаад явна гэдгээ хэлсэн гэж хариулв. Гэтэл JD гэмт хэргийг зогсоох тухай ямар ч мэдээлэл байгаагүй. Зүгээр л Дэйн өөрсдийг нь авчирч мөнгийг хулгайлахын тулд бүхнийг зохиосон. Мөн Жакигийн орлогч нь Дэйн байсан. Тиймээс Жаки энэ байшинг мэдчихсэн бол Дэйн ч бас мэдчихсэн нь тодорхой. Гэд Дэйнээс хэн сая өөрсөд рүү дайрсныг асуулаа. JD-гийн хувьд Дэйн мөнгө байгаа байшинг мэдсэн болохоор мөнгийг авахын тулд Жакиг хөнөөгөөд гэмт хэрэг зогсоох мэдээлэл ирсэн гэж багийнхныгаа хуран тэднийг халахвчаа болгон энд авчирсан гэж сэжиглэж байгаа юм.
Гэсэн ч Дэйн үүнийг эрс няцаагаад эсэргээрээ JD-г гарсан цагаас л хойш халдлага болсон. Мөн JD бараг 30 минут алга болж дараа нь зэвсэгтэй картелийн хүнийг дагуулж ирсэн. Тиймээс JD-г өөрсөд рүү нь гал нээснүү хэмээн сэжиглэнэ. Улмаар JD картелийн босс түрүүнд ярихдаа Жакиг өөрийнх нь багийн хүн алсан гэдэгт итгэж байгаагаа хэлсэнгээд Дэйнийг шуудлаа. Чи бол новшийн цагдаагийн алуурчин гэж хэлснээр тэд хоорондоо зодтолдож эхлэхэд Майк Ньюма хоёр зодооныг яран салгана. Дараа нь Дэйн Майкт гарч Дэсийг ажигл гэж тушаана. Майк гарсан даруйдаа хантаазаа шалгахтал түүний нуусан утас нь алга болсныг мэдэв. Энэ хоорондоо JD Ник рүү залгаж хурдан ирэхийг шаардаж Дэйн мөнгийг хулгайлах гэж байгааг хэлнэ. JD бүх багууд ирэх хэсгийг асуухад Никс төсвийн таналтаа суулж олон баг ирэхгүй болсон. Гэхдээ хуйгалсан машинтай очиж байгаа гэдгээ хэллээ. Никс бохир мөнгөний хэмжээг асуухад JD 20 сая доллар гэж хариулахад Никс удахгүй очлоо гэж хэлснээр тэдний яриа дуусав. Гарашинд Ньюма Лоло хоёр мөнгийг тоолж дуусаад хард сүнхэнд хийж эхлэнэ. Энэ үед гал гарч тэд мөнгийг яран гадагшаа зөөж гаргана. Үүнтэй зэрэгцсэн хуйгалсан машин ирэх бөгөөд Дэйн Никсийг хараад гайхсан ч мөнгийг түүний машин руу ачгиж тушаагаад JD тандан Ньюма Лоло хоёртой үлд гэхэд JD тушаалыг нь биелүүлэхгүй эсэргүүцснээр Дэйн JD Майк 3 мөнгөтэйгөө хамт Никсийн машинд суугаад хөдөллөө. Машинд Дэйн болгоомжлон бууга суугалж бэлтгэхэд JD ч мөн адил бууга суглана. Дэйн мөнгийг хаашаа авч явах юм гэж асуухад Никс эмнэлгийн ойролцоох DA-ийн мэдэлд байдаг байгууламж руу гэж хариулв. JD-г утсаар мессеж чиж байгааг харсан Никс хэн рүү илгээж байгааг нь асуухад JD даргад уулзах байршлыг явууллаа. Дэйн аль хэдийн даргад мэдэгдсэн гэж хариулна. Гэтэл Майк үгүй тэр мэдэгдээгүй хэмээн ярианд оролцож дарга бохир мөнгөний талаар мэдж байгаа ч жинхэнэ дүнг нь мэдэхгүй байгаа гэдгийг тайлбарлана. Дэйн үнийг сонсоод чи яаж мэдж байгаа юм гэж ууртаагаар асуухад байдал хурцтана. Үргэлжлүүлээд Дэйн Майкаас чи түрнээс хойш миний асуусан асуултанд хариулахгүй байгаагаа мэдэх үү? Чи харах уу гэж асуув. Улмаар Майк Дэси өөрт нь Дэйнийг бохир мөнгө ердөө 150 мянган доллар гэж даргадаа мэдүүлээд үлдсэн мөнгийг Лоло Ньюма хоёртой хуваахаар тохиролцсныг сонссон гэдгээ хэлсэн гэлээ. Дэйн ёжтой инээгээд энэ бүхэн түүний төлөвлөгөөний нэг хэсэг байсан. Анхнаасаа Дэсид сонсгохыг хүссэн учраас л тэгж ярьсан гэд бүхнийг тайлбарлаж эхлэнэ. Үүндээ Дэйн Лоло Ньюма хоёрт дохио өгч Дэси сонсож байгааг сануулan тэд нийлж байгаад бохир мөнгийг хулгайлах юм шиг жүжиглсэн. Харин Дэси энэ бүхнийг сонсоод шууд Майкд итгэж түүнийг сайн хүн гэж бодоод сонссон бүхнээ хэлсэн. Дэйн үргэлжлүүлэн тэрээр багийнхаа бүх гишүүдэд өөр мөнгөн дүүн хэлсэн ба зөвхөн Майктал 150 мянган доллар гэж хэлсэн гэхэд JD яриаг нь таслаад байшин руу залгаж сүрдүүлсэн хүн 150 мянган долларыг аваад яв гэж хэлсэн гэв. Эндээс Майк сүрдүүлэгчтэй холбоотой байсан болохоор сүрдүүлэгч 150 мянган доллар гэж хэлсэн нь тодорхой болно. Мөн JD Дэйн хоёр худлаа зодтолж байх үед JD өөрийг нь салгаж байсан Майкаас түүнд мэдэгдэлгүйгээр нууц утсыг нь авч амжсан байж. Бүх зүйл Майк руу чиглэж эхлэхэд тэр бүхнийг үгүйсгэнэ. Энэ үед Дэйн JD хүртэл худал хэлснээ хүлээн зөвшөөрч бүх үннийг JD саяхан л мэдсэн гэдгийг хэлв. Гэрэл нь анивчиж буй байшинг JD шалгаж байхад Дэйн түн рүү буу чиглүүлээд дараа нь бууга буулгаж буйн харагдана. Дэйн тайлбарлахдаа бохир мөнгөний талаар ямар ч мэдээлэл байхгүй. Харин Жаки алагдсан шөнө түүнээс энэ байшингийн талаарх зурус ирсэн гэдгийг тайлбарлажээ. Дэйн Жакиг хэн алсныг мэдхийн тулд энэ бүх төлөвлөгөөг зохион байгуулсан бөгөөд бүх хүнийг шалгах хэрэгтэй байсан болохоор бүгдэнд нь худлаа мэдээлэл өгч энд авчирсан гэв. Мөн Дэйн JD хэлэхдээ Жаки цагдаа нар дотор худалдагдсан хүн байна гэж сэжгэлж эхлээд энэ бохир мөнгөтэй байшинг өгөөш болох гэж байсан ч чадалгүй алуулсан гэж хэлэхэд JD хэн байж болох вэ гэж асуухад Дэйн өнөө шөнөл мэдэндээ гэж хариулаад ямар ч байсан Майк тэдний нэг нь гэдгийг нь JD-д хэлжээ. Дэйн Майк тандаж түүнийг урагч гэдгийг нь 150 мянган доллар гэж сүрдүүлэгч залгахад л мэдсэн. Харин хэнтэй хамтарч байгааг нь олж мэдхийг хүссэн гэдгээ хэлнэ. Энэ үед JD Никс руу харцаа чиглүүлээд асар их хэмжээний бэлэн мөнгө зөөвөрлж байхад радио холбоо яагаад сонсогдохгүй байгаа юм? Хэн биднийг хянж байгаа юм гэж асуулаа. Никс хариуд нь нэмэлт хүчийг батлуулж чадаагүй гэхэд JD бохир мөнгөний хэмжээг Никс хэлж байснаа сануулхад Никс зөрүүлээд JD өөрт нь Дэйн худалдагдсан гэж хэлсэн гэв.
Гэтэл энэ магадгүй бид жинхэнэ хулгайчин болохыг харах гэж л тэгж жүжиглсэн байж болно гэж хариуллаа. JD хэн жолоо барьж байгаа юм? Бидний таньдаг хүн үү? гэж Никсээс асуухад Дэйн хажуугаас нь Никсийг байшин руу залгаж сүрдүүлсэн. Тэгээд гараж руу дайрсан гэхэд Никс эрс няцаана. Энэ үед Дэйн Майк тандаж сүүлчийн боломж шүү. Хэн гэдгийг нь хэлэхгүй юм уу? Гэхэд Майк нууц утсаа авч хамсаатан руугаа залгав. Хормын дараа Никсийн хантаазан доторх утас дуугарснаар бултах гарцгүй болсон Никс тэр даруй Майкийн жихийг нь буудаж тэдний хооронд тулаан эхлэнэ. Удалгүй жолооч зогсож JD Дэйн хоёрыг буутахыг оролдоход JD төрүүлж түүнийг буудаж хөнөв. Гэсэн чинь Никс Дэйнийг илүүрхэж JD Дэйн хоёроо барьцаалагдах ба араас нь дагж байсан машинаас өөр нэг Никсийн хамтрагч хурч ирээд буудулсан жолоочийг машинаас гаргаж шидээд жолоог барьж эхлэнэ. Никс энэ мөнгө байхад бид хаад шиг л амьдрах болно. Гэхэд JD Никсээс Жакийг алсан эсхийг асуухад Никс Майк алсан гэв. Харин цусалдаж буй Майк Никс гохыг дарсан гэж хэлнэ. Үнэхээр л Жакийг Никс буудан хөнөөж Майк Никс хоёр цуг байсан нь тодорхой болно. Энэ үед JD-г утсан дугарч тэрээр утсаа аван чанга яригчдэр тавихад холбооны мөрдөх товчны дүү дээлэн байх нь тэр. Өмнө нь JD Никстэй холбогдсныхоо дараа дөрүүгээ зурвас бичиж байршлаа илгээжээ. Дээл тэдний машиныг отолтонд оруулж зэвсгээ хаяад гарч ир гэж тушаалаа. Улмаар Никс энэ бүхнийг Майк руу бухаад өөрсдөө баатар болцгоё гэж санал болгоход JD утас нь чанга яригч дээрээ байгааг сануулна. Гэнэт Майк шагаандах буугаа аван Никсийг буудаж шүвшдэг буугаар шүвшингээ нэг мөнгөтэй цүнхийг аван машинаас унаад зогтаана. Никс буугаар шүвшихэд JD Дэйн хоёр машинаас үсрэн буухад Никс машинтайгаа зогтаалаа. Ингээд Дэйн Майкийн араас хөөж JD дүүийнхээ машиныг унан Никсийн араас хөөж эхлэв. Аль аль нэг хэсэг хугацаанд хөөцөлдсөний эцэст Дэйл Майкийг гүйцэж очиод гардан тулаан хийж эхлэхэд нөгөө талд JD Никсийг нэхэж очиж хэсэг буудалцсны эцэст түүний машины дууг нь хаглан эцэст нь Никсийн машиныг гүүрнээс унагаана. Никс машинаас мөлхөн гарч ирэхэд JD түүнд цүнхтэй мөнгийг ойртуулж цахилгааныг нээн урд нь хаях ба Дэйн Майкийг боож эцэст нь одоо зогсгож хэлснээр Майк эсэргүүцэхэ болоход Дэйн ч бас цүнхийг нээв. Улмаар Никс буурууга гараа явуулахад JD түүний зохонд эргэлзэлгүйгээр сум зоон. Харин Майк эсэргүүцэл үзүүлэхгүйгээр Дэйнд гавлууллаа. Үнэн дээр анханасаа тэдний авч явсан цүнхэнд мөнгө биш харин ном сэтгүүлнүүд байжээ. Энэ хооронд Ньюмо Лоло DC3 гараашнд байсан хуучин машинд хувинтай мөнгнүүдээ ачин явж байв. Эцэст нь багийнхан мөнгийг холбооны мөрдөх товчонд хүлээлгэн өгнө. Нийт дүн нь 20,650,480 доллар. DC нууц мэдээлэгч хийсний хүчинд 4 сая долларын шагнал авна. JD дүүгээ тэрвэрч өмнөх өдрийн маргаанд уучлалт гуйв. DC Дэйнд талархаад та намайг Майкт бүхнийг хэлнэ гэдгийг мэдж байсан тийм үү гэж асуухад Дэйн толгой дохиод чамайг зөв зүйл хийнэ гэдгийг мэдж байсан юм гэж хариулна. DC алагдсан эмэгтэй цагдааг дуртатал Дэйн Жаки гэж нэрийг нь хэлв. DC үнэндээ Жакигийн мэдээлэгч нь байсан ба киноны эхэнд Жаки үхэх гэж байх үедээ DC-г тайвшруулж байсан юм. Дэйн JD хоёр үүр хаяах үеэр далайн иргэн элсэн дээр суугаад шараа аргууж хэсэг чимээгүй суух ба Дэйн өнөөдөр сайн ажиллалаа гэж хэлэхэд JD чи ч гэсэн гэж хариулна. Дэйн JD хоёроос гадна өөр нэг охин нохотойгоо хамт нар мандаж байгааг хараад хөөрч тоглох бөгөөд Дэйн JD хоёр охиныг хараад инээмсэглэнэ. Удалгүй охины ээж Жаки гэж охиноо дуутахад Дэйн JD хоёр нэг рүүгээ харж инээмсэглээд дараа нь мандах нарыг чимээгүйхэн ширтэж байгаагаар кино төгсдөг.